нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Сайн байцгаана уу? Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 100 цаг аялал амралтын улиралтай холбогдуулан цоврал зөвлөмж бэлтгэн та бүхэнд хүргэж байгаа. Энэ удаагийн дугаарт маань эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Үлзий мөнх оролцож байгаа. За манай Үлзий мөнх бол эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урдчилан сэргийлэх албан дотроо осол гэмтэл хүчирхийллийн асуудлыг хариуцсан ийм мэргэжилтэн байгаа. За тэгэхдээ бид бол өнөөдөр хүүхдэд тохиолдож байгаа ахуйн ослын хүрээнд мэдээлэл зөвлөмжийг иргэдэд хүргэхээр бэлдсэн байгаа. За тэгээд миний эхний асуулт бол одоо хүүхдүүд ахуйн осолд өртөж байгаа энэ тохиолдол бол хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд учирч байгаа энэ сөрөг байдлын дийлэнх хувийг эзэлдэг. Ахуйн орчин буюу зүгээр өөрийнхөө өсөж төрөөд өдөр тутамдаа амьдраад ингээ байж байгаа гэр орондоо гэсэн үг. Тэгэхээр яагаад гэр орон хүүхдэд бас ийм эрүүл мэнд аюулгүй байдалд нь сөрөг байхаар ийм нөхцөл үүсчихэд байдаг юм бэ гэдгийг эхлээд ярив. За одоо яг бага насны хүүхдүүдийг төвчсөн дунд аваад үзэх юм бол тий яг хүүхдүүд яг гэртээ сайн явуулжсэн тий гэртээ ахуй орчинд бэртэж гэмтэж байгаа одоо осол гэмтэл төвтөж байгаа юусаар шалтгаан юм зүйл хамгийн их байгаа. За тэр дундаа яг ямар ингээд шалтгаанаар бэртэж гэмтээд осол гэмтэл төвтөд байгааг аваад ингээд үзэхээр унаж бэртэх тий за түлэгдэх за ямар нэгэн одоо химийн одоо шингийн цэвэрлэгээний бодис зэргийг ууж зайлшгч гэдэг юм тий одоо орноосоо унах за одоо ямар нэгэн одоо цахилгаан цохиулж гэдэг юм уу тий эдгээр юм осол гэмтэл хамгийн хүртээд байгаа юм. Тэгэхээр бол ерөөсөө энэ маань яг хүүхдүүд бага насны хүүхдүүд гэртээ ахуй хүрээнд одоо яг осол гэмтэл хүртээд байгаа гэхээр одоо нөгөө эцэг их асаргаан амгалагчийн хараа хяналт за одоо тухайн хүүхдийн амьдарч байгаа орчинг одоо хүүхдэд аюулгүй, эрсдэлгүй одоо орчин хэр зэрэг бүрдүүлсэн зэрэгээс ихэхээр шалтгаалаад хүүхдүүд маань гэртээ одоо бэртэж гэмтээд байна гэсэн үг. Мэдээж ингээд нялх бага хүүхдээ ээж аав болгон л хайртай мэдээж хүүхдээ нүдний цэцгийн тайрлан гэж монголчууд ярьдаг те. Тэгээд хичнээн хичээсэн ч гэсэн л бас одоо тийм нөхцлүүд гэр оронд үүсчихэд байна шүү дээ. Тэгэхээр тэрийг нь багасгахын тулд одоо зүгээр л нэг одоо гэрээ өөртөө зүгээр нэг хүснээрээ тогтчуулаад орхих биш тэр хүүхдээ аюулгүй байдлыг хангасан талаас нь гэрийг тогтчуулах за тийм байдлын тулд эцэг эхчүүд юу хийх ёстой вэ гэдэг дээр хоёулаа эхлээд шалгах хуудасаа ярих уу эсвэл эхлээд одоо нөгөө тэр хүүхдүүдийг хүргээд юу ослог гэмтэлд хүргээд байгаа тэр нөхцлүүдийг эхлээд задлж ярих уу. За эхлээд нөгөө шалтгаан орнд яг ямар шалтгаан миний түрүүний хэлсэн чи яг ямар шалтгаанаар хамгийн их одоо гэмтээд байгаа талаас нь аваад үзвэл тий. За унаж бэртэх гээд хэлсэн ерөнхийдөө ингээ унаж бэртэх гээд хэлж байгаа. Тэр ихэд 0-аас одоо 2 насны хүүхдүүдийн дунд орноос унах одоо гэмтэл бэртэл хамгийн өндөр байна гэсэн статистик үзүүлэлт гарсан байдаг. Тэгэхээр бол жишээлбэл унаж бэртгээ сэргийлэхийн тулд эцэгчүүд нь бага насны эцэгчүүд хүүхдээ одоо хэрхэн зөв одоо орноос унахгүй байх талаас нь жишээлбэл хан талаараа авч ундах ч гэдэг юм уу те зориултын нөгөө одоо орны бэхлээ хамгаалтыг хийгч гэдэг юм уу те за түлэгдэлт жишээлбэл түлэгдэлтийн одоо эрсдлийн бол маш өндөр байгаа. Тэгэхээр түлэгдэлтээ сэргийлж одоо халуун тохиог жишээлбэл газар байрлуулах байх, нөгөө цахилгааны хэрэгслийг хүүхдийн гар хүрхгүй газар байрлуулах тий халуун хоол шингэнийг одоо хүүхдээ авч явахдаа идэж хэрэглэхгүй байх, хүүхдээ гар дээр авч явахдаа одоо хоол хийхгүй байх зэрэг одоо зөвлөмжүүдийг ер нь бол нэг бүрчлэн задлаад иргэдтэй бол зөвлөгөө өгсөн юм гэдэг одоо гэж. За тэгвэл сая тэр түлэгдэлт гэдэг бол бас яг осол хүүхдээ осол гэмтэл дотор бас хамгийн өндөр хувьтай 80% байдаг гэж ярьдаг. Гэсэн одоо статистик үзүүлэлт байдаг. Тэгэхээр түлэгдэлтийн одоо бас дийлэнх хувь нь гэр хороолол тохиолддог. За тэгвэл энэ шалтгаан дээр тайлбарлаад ярих. За түлэгдэлт маань ерөөдөө бага насны хүүхдүүдийн бас хамгийн хүртээд байдаг юм байна. Тэгэхээр бол яг түлэгдэлтийн одоо оргил цаг гэдэг юм статистик судалгаанаас гарсан юм. Тэрний тухай одоо яг нөгөө айл үрхийн хоол хийх цаг байдаг тий. Өглөөний одоо 10-аас 11 цаг, за оройн яг 6-аас 8 цаг гэдэг юм. Яг оройн нөгөө хоол хийх үеэр хамгийн хүүхдүүд маань түлэгдээд байна гэдэг. Тэгэхээр энэ маань ерөөсөө нөгөө эцэгчүүд маань хоол бэлтгэх хоол хийж явахдаа тий хүүхдээ ерөнхийдөө бол нөгөө
яг л хажуудаа аваад хажууд нь халуун тогоотой хоол нөгөө плеттэй хоол буцалдаг хүүхдийг хажууд нь тоглож яадаг те. Ерөөсөө хүүхдийг нөгөө нэг тавих хараа хяналтын төрхөд асуудал аваад гэсэн үг. Одоо жишээлбэл энэ та бүхний хийсэн судалгаан дээр хавсаргасан энэ гэр хорооллын айлууд халуун тогоо бусад одоо энэ ус буслагч плетик энтрийг хэрхэн байрлуулсан байгааг нь яг энэ бодитоор харуулсан зургууд байна шүү дээ тий. Тэгэхэд бол ерөөсөө маш хайн хандсан гэдгийг нэрэс харагдаж байна л да. Ус буслагчийг зүгээр орны хажууд сандал дээр тавьсан байна. Гэтэл одоо тэнд нөгөө халуун хөдөө ус шүүгчиг бол ерөөсөө ширээн дээр тавингуудаа хажууд нь шууд сандал наагаад тавьсан байна. Хүүхдийн сандал дээр гараад шууд тэнд гарна хүрэхээр байна тий. За жишээлбэл энэ ихний зураг дээр гэхэд яг бүр ингээд тогон залгацсан халуун тогооны хажууд бүр ингээд нүцгэн хүүхэд сууж байгаа. Тийм тэгээд хажууд нь ямар нэгэн том хүн харагдахгүй байна тий. За өөр өшөө дараагийн юм гэвэл одоо энэ 100 пишн байна тий. Ерөөсөө ил шууд хүүхэд ийшээ хүлд орж тэмцэж ядж байгаа хүүхдүүд бол одоо тэрлүү чинь дараа л унахад л ингээд бэлэн байхаар ингээд ийм байдал бол ерөөсөө маш түгээмэл байдаг байхна. За төлөгдөлтийн нэг шалтгаан болсон тэр халуун тогооны буруу хэрэглээ. Бусад одоо тэр халуун ус буслагч одоо ус шүүгч энэ тэр одоо тэр буруу байршилсан саяын тэр зургуудыг бол харлаа. Тэрнээс гадна өөр шалтгаанууд байдаг гэсэн. Хүүхдийг төлөвлөгөө одоо ахын хүрээнд гээд яриад байгаа тий. За нөгөө цахилгааны одоо утас ил байх тий. Одоо жишээлбэл бидний өргөн хэрэглэдэг гар утсын цэнэглэгч байна. Тухайн цэнэглэгчийг залгуурт залгаад залгаатай жигээр нь орхидог нөгөө хүүхд маань очиод оролдоод амдаа хийх. За улмаар тогон зохиолагч юм уу тий. За мөн одоо ямар нэгэн одоо ил задгаа тогны утсууд маш их байдаг. Арзэдэг тий. Одоо утас нь ил гарцсан. За эдгээр юудаг хүүхдийн гар ерөөсөө л ингээд газар дээр байрлаж идэг. Хүүхд маань бас очиод хүлээгдэх тогон зохиолох эрсдэлтэй. За мөн одоо халуун одоо ямар нэгэн цахилгааны хэрэгслүүд байна. Индүү тий одоо удаан халаасан тэр тэн парч гэдэг юм уу тогон залгадаг байна. За мөн ямар нэгэн одоо ахуйн хэрэглээний химийн бодисууд байдаг. За тэгвэл тэр чинь бол одоо төлөгдөлтөөс бас төлөгдөлт үүсгэх нь юм байдаг. Тийм одоо жишээлбэл газ гэдэг юм уу тий нөгөө жижигbolт нөгөө шүтэнзнүүд гэх мэт тий. Эдгээр юмнууд бол ерөөсөө хүүхдийг хамгийн их одоо төлөгдөх эрсдэл хүргэж байгаа нөхцлүүд байгаа даа. Тэгэхээр бол эцэгчүүд маань зөвхөн төлөгдөлт гэдээ бид нэр яриад байгаа энэ юунаас одоо ганц халуун тогоо гэж ойлгох халуун тогоо гэж ойлгож болохгүй нэ шүү дээ. Тэгэхээр цахилгааны утсуудыг ч гэсэн маш одоо зэгттэй тий хүүхдэд эрсдэлжүүлэхгүй талаас нь зэгсэлж имэрлэх гэхэд одоо шаардлагатай байгаа гэсэн. За тэгвэл одоо зарим эцэгчид бол мэдээж тэр халуун тогоо эсвэл хүүхдийн гар хүрэх халуун юмнууд болохоор аюулгүй болгож чадж байгаа шүү дээ. Гэсэн ч гэсэн бас өөр тийм хүүхдэд гэмтэх юмнууд байгаад байдаг. Хорц үзүүртэй эзүүлсэж байдаг юм уу? Эсвэл магадгүй одоо тоглоомноос нь хүртэл хүүхдэд гэмтэх нөхцөл үүсэж болох нь шүү дээ. Тэр нь юу байдаг вэ? За миний түрүүний хэлсэн нөгөө химийн бодис одоо цэвэрлэгээний бидний нөгөө нэг хэрэглээний төлөвлөгөөр хэлдэг химийн бодис те цэвэрлэгээний блиснаж гэдэг юм аяг тавгуугч гэдэг юм уу шингэнүүдийг нөгөө хүүхдийн маш анхаарал татгаар савлгаатай байдаг. Одоо ундаа жүүсгч гэдэг юм уу тийм савлгаатай. Тэгээ хүүхдийн гар доор гар хүрэх газар ингээд тавьчихдаг. Хүүхдүүд одоо залгаад уугаад хордох эрсдэлтэй. За мөн саяны хэлсэн одоо нөгөө үзүүртэй хэрэгслүүтэй бактерик шүүгч гэдэг юм уу те одоо бал тоглоом гэдэг маш олон төрлийн ерөөсөө юмнуудыг бол эцэгчүүд нь хайх юмгүй ингээд орхичдаг. За мөн тэр тоглоомнууд энэ тэ жижиг хэрэгсэлтэй одоо товч, шүр, за батарей тэ. За мөн ингээд хүүхдийн тоглоомны одоо нөгөө батарейтай тоглоомны ардтал жишээлбэл ингээд батарейг ингээд бэхлээд одоо аптекаар ингээд чангалах юм зорилттой хөвчлэн хин тоглоом хийдэг. Гэтэл тэрийг бол эцэгчүүд нь яагийн одоо жоохон хайх юмгүй орхио тэ хүүхдүүд батарейн зайлхийгч ажиллах ч үгүй юм улмаар ингээ хордох эрсдэлтэй байна. Нээждэг байх нь шүү дээ. Бүгд яаж яж байгаа нэгээр дотроос батарейг нь гаргаж авчдаг. Тийм эсвэл тэрийг одоо таглахгүйгээр шууд орхиж зориултын тэр аптекээр таглахгүйгээр орхичдаг гэсэн үг л дээ. За тэрнээс гадна одоо нөгөө хүүхдийн унж бэртсэн гэмтэл бол бас нэлээд хувийг эзэлдэг. Гэхдээ тэр унж бэртэх дотор бол одоо 20 хүртэлх насны хүүхдийн бол орноос унах гэж байна. Тэрнээс гаднаас өндрөөс унах гэдэг нэг аюул байдаг тийм. Өндрөөс унах гэдэг маань ерөөдөө одоо цонх тавцсан дээр авирах, за хэрэг сандал дээр авирах тий. За мөн яг хүүхдүүдийн дунд хамгийн өндөр байдаг бол нэг Үлгэрийн Баатар хүүхэлдэйн кино үздэг. Тухайн хүүхэлдэйн киноныхаа баатрыг дуурайгаад өндрөөс би ч гэсэн ингэж өсөж болох юм байна гэсэн ойлголтыг аваад өндрөөс одоо тавилган дээрээс ч тийм орноос ч юм уу өсөрдөг болмоор битэж гэмтэх эрсдэл одоо маш өндөр байдаг. За тэгэхээр энэ эрсдлээс сэргийлэх эцэгчүүд маань тухайн Үлгэрийн Баатрыг одоо
хүүхдүүдтэй тий энэ бол юм бодит зүйл биш. За энэ бол юм үлгэрийн юу гэдгийг нь ойлгуулж байнга тайлбарлаж тий тэгэж явах шаардлагатай байгаа л гэсэн. Энэ сая одоо хүүхдийг ослог гэмтэлд хүргээд байгаа энэ шалтгааны дотор бол бас хараа хяналтын эцэгхийн хараа хяналт буюу яг хажууд нь асран хамгаалагчинд цуг байхгүй тухайн асуудал бас айгүй анхаарал татсан юм асуудал байна л да. Жишээлбэл хүүхдээ мэдээж аль болохоор хүн өөрсдөө л харахыг бодно. За болохгүй бол мэдээж бас ингээд асрагч энэ төр харуулдаг. Тэрнээс гаднаас яалтчгүй одоо нэг ах эгчт нь үлдээгээд явах ч гэдэг юм уу. Ингээд яг хүүхдийг шууд харж хамгаалах чадвартай хүн байна уу? Эсвэл тэд нар нь хажууд нь байхгүй байна уу? Байсан ч гэсэн анхааралгүй байна уу гэсэн ийм нөхцлүүд байна л да. Энэ дээр бол гаргадаг төгөөмөл алдаа нь юу? Одоо бол сүүлийн үед яг манай нийгмийн эрүүл мэндийн үндэстэн яг энэ хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн гол өгж байгаа зөвлөмж тэр зам одоо коронавирусын халдварын үеэр нөгөө хөл хорой тогтоосон хүүхдүүд гэртээ байгаа үед те яг хүүхдийг ерөөхдөө болж игэл хүүхдээр нь харуулахгүй байгаас ч гэсэн зөвлөмжийг бол бид бүхэн зөвлөд байгаа. Хүүхдийг одоо нөгөө өөрөөс нь 2-3 насаар ах ихч хүмүүст нь хүүхдүүдтэй цуг үлдээгээд өдөржингөө одоо ингээ орхидог те за 2 настай хүүхдийг чиглэл 6 настай их чинь хардаг ч гэдэг юм уу тийм өдөржингөө за хүүхд өсгөөрөө хоол хийж идэх гээд түлэгдэх за нөгөө өндрөөс унах саяны миний хэлсэн бүх эрсдлүүд бол ерөөсөй гарч байгаа. Тэгэхээр аль болох хүүхдээр нь харуулахгүй байх насанд хүрсэн хүнээр хүүхдийг харуулах гэсэн ерөөхдөө л юу гэж шаардлага өгч байгаа. За тэгтэл одоо эмээ өвөөч бай те эсвэл бүр ээж аавч бай өөртөө ингээд хүүхдээ гэртээ харж исэн ч гэсэн л бид нар бас нэг одоо шалгах боц гэдэг юм зүйлүүд маш их зөвлөмж болгож өгч байгаа тийм хүн одоо нөгөө хэлхээс наашгүй цаас жижигээс наашгүй гэдэг шиг бас тэр шалгах боц бол маш их үр дүнтэй ийм одоо хүүхдээ эрүүл мэндийг хамгаалах ийм зөвлөмж энийг бол одоо бас манай нийгмийн эрүүл мэндийн үндсэн төвийн шинжилгээний ажилтнууд хүүхд хамгааллын байгууллагатай хамтраад боловсруулан гаргасан байгаа тийм тэгэхээр хоёул энэ шалгах боцны талаар эцэгчүүдэд мэдээлэл өгье. За шалгах боцыг шалгах хуудас одоо хяналтын хуудас гэдэг тийм ерөөхдөө бол бага насны хүүхдтэй эцэг их айл болгон өглөө болгон чамаагүй өглөө ажилдаа гарахаас өмнө тийм орой гэртээ очиод одоо яг энэ юугаар тийм за манай гэрийн одоо шилбэл энэ дэлгэцэн дээр хүрсэн байгаагаар тийм за шарах шүбэ халаагуур зуух за болонлаа гэх мэт зүйлийг хэрэгсний дараа байг унтраад гисэх тэгээ нэг өөрөөсөө ингээ байн асуух байна шүү дээ. За утаа мэдрэгч болон одоо галын бүтээлэг галын хор зэрэг нь танаа гэрт одоо бүрэн ажиллагаатай байдаг хэсэг те. За мөн тамхи болон асаагуурыг хүүхдийн гар бүхгүй газар байрлуулдаггүй юу. За мөн хүүхдийн амьсгал бүтгэээс сэргийлээ. Нэгэсэндээ тамхи болон асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар руу далд хийсэн байна уугүй юу гэдгийг шалгах юм. Тогтмол хийдэггүй эсвэл одоо хийсэн байна уугүй юу те та тухайн үед одоо гэрээс хайчиж юу. Тухайн зарим алиудмын тэгдэг ч яг үүднийхээ тавир дээр байнга ингээл асаагаараа тавьчихдаг те. Тухайн хүүхд гар хүрэх эрсдэлтэй үгүй юу гэдгийг шалгана гэсэн. За мөн хүүхдийн амьсгал бүтгээс сэргийлээд те ямар нэгэн одоо хүүхдүүд нөгөө элдв гялхар утыг ингээд толгойдоо углаад одоо гүүх ч гэдэг юм уу тийм бас их сонирхолтой байдаг. Тэгэхээр бол нөгөө хүүхд тухайн үгээр санамсргүй байдлаар бүтгэх ч юм уу те нөгөө амьсгалаа бүтээх юм эрсдэл тулгардаг л да. Тэгэхээр бол хүүхдийг амьсгал бүтгээс сэргийлээд гялхар утыг хүүхдийн гар бүхгүй газар байрлуулдаг. За энэ нөгөө им болон ахуй хэрэглээний бодис гэдэг миний түрүү хэлсэн тийм энэ дээр нэмэгдээд имийн бодисод ажиллаж байгаа. Имийг бол хүүхдүүд ингээд маш их одоо тэ сонирхоо зайлгаад тийм. Тэгэхээр бол имийн бодис ахуй хэрэглээний бодисыг бол ерөөсөө зайлшгүй хүүхдийн гар бүхгүй газар заавал байрлуулаад тусгай одоо сав одоо шуруулга төмпөөр шигэнд байрлуулаарай л гэж зөвлөж байгаа. За мөн хүүхдүүд тавилгаа дамжаад цанхоор унж болох учраас аль болох цанхны одоо цанхнаас хол ширээ сандал тавилгыг байрлуулаа тий. За тийм тавилга байрлуулсан байна уугүй юу гэдгийг эсвэл ямар нэгэн сандал энэ төр ойролцоо тавьчих юу энэ төр гэдгийг гарахтаа шалгах нь л тийм хуудасаа барьж байгаа. Хүүхдүүд ер нь цанхаар хараад нөгөө гэртээ яж байхдаа цанхаар хараад цанхаар ингэж нөгөө гарч одоо юм харах аягүй сонирхолтой байдаг шүү дээ тий. Тэгэхээр бол цанх руу ингэж авир хамгийн их юутай байдаг болохоор цанхны ойр орчмыг л тавилга байршуулахаас юусаа зайлсхийх хэрэгтэй. За мөн энэ гаднах балкон тогтны одоо хаалгыг үргэлж цаажтай тий. Цанхыг одоо зориултын нөгөө цооч юу бэлгээ хийх за бүр боломжгүй үеийн цанх онгоолдог энэ одоо рүүчигтэй бариулыг нь аваад ч байд юм уу тий. За мөн энэ анхны тусламжийн хайрцаг гэдэг зүйлийг бол байнгын тогтмол одоо шаардлагатай хэрэгсэл энэ
тий нөгөө биеийн одоо тэднийг хоёулаа тусдан яриа тий. Тэгэхээр саяны одоо энэ шалгах хуудасаа гэртээ бүр хөвлөд нүдэнд одоо гартаа ойрхон тавьчаад тэгээ ер нь тэрийгээ бас ингээд одоо шалгаад гэрээсээ гарахтаа шалгаад хөвшүүлээд тий ингээд хэмжээдэг. За энэ шалгах хуудас гэдгийг бол ер нь айл болгон өөртөө нүдэндээ хөвлөд тавих хэрэгтэй юм. Тийм учраас тэгвэл хэдүүлээ энэ гэрийн аюулгүй байдлыг шалгах хуудас гэдгийг тусна ингээ гаргаад нэмүүдийнхэн пэйж хуудсанд байрлуулж тий. Тэгээд одоо хэрвээ шаардлагатай болох хүмүүс тийш нь ороод татаж авч болох байдлаар байрлуулъя тий энэ шалгах хуудсыг гэж бодож байна. Юу гэж бодож байна? Болно ална. Одоо шалгах хуудсыг бас энэ дээр нэмэлт зөндөө маш олон төрлийн нөгөө одоо төлөвлөлтөд сэргийлээд гэдэг юм уу тий. Маш олон төрлийн шалгах юм мэдээллүүдээс нэмэлтээр энэ дээр бол жишээ олгоод өгсөн байгаа. Нэмэлтээр бол маш олон төрлийн ингээд мэдээллүүд тавигдаа та бүхэн тэгэхээр энэ хуудсыг одоо бага насны хүүхдээ айлууд маань цээжлээд чамаагүй тий байнга одоо хүүхдүүдэд тавих хангалттай сайжруулаарай л гэж хэлмээр байна. За тэгвэл хоёулаа энэ шалгах хуудасны хамгийн доотлолж жагсаасан байгаа энэ анхны тусламжийн хайрцагын талаараас нэг жоохон хөрөнгө мэдээлэл хөө айлд байх хэвээр. За анхны тусламжийн хайрцагыг одоо жишээлбэл хамгийн энгийн одоо ойлголт нь бол тий хүүхэд хэрвээ хүүхэд ч гэдэм юм хин нэгэн одоо бэртэж гэмтэй түлэгдэж юм уу тий аялаа гэхэд одоо хүмүүсийн хэрэглээ жишээлбэл нэг жишээн дээр аваад үзэхэд хүүхэд түлэгдэхэд нөгөө манай эцэгчүүд жишээлбэл одоо ямар нэгэн эсэмшгэрч гэдэг юм уу тий одоо ямар нэгэн амтны цусч гэдэг юм уу анхны тусламжийг буруу үзүүлснээс болоод нөгөө шарх маань одоо бүр бохирдаад үрвсэж гэдэг юм уу тий нөгөө улам одоо түлэгдснээсээ улам илүү эрсдлийг үүсгэдэг. Тэгэхээр анхны тусламжийг ерөөсөө зөв үзүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр бол манай эмчнэрийн зүгээс ч гэсэн зөвлөж байгаа юм бол хүүхдийг түлэгдсэн тохиолдолд цэвэр ариун боолтоор боогоод эмнэлгийн одоо байгууллагт хандарал гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Тэгэхээр бол анхны тусламжийг бол зөв үзүүлэх. Тэгэхээр анхны тусламжийн хайрцгийг зөв одоо гэрт байлгах гэдэг нь хэлж байгаа. Энэ дээр яг анхны тусламжийн одоо тэр хайрцаг байх зүйлийн жагсаалт байгаа юу? За жагсаалт нь бол яг энэ дээр бол оролцоог байгаа. Анхны тусламжийн хайрцаг зүйл бол одоо байх хэвээр ийм боолт гээд юм бодис те юм гэдэг нэг бүрчлэн заасан байдаг. Манай нийгмийн эрүүлэндийн үндэсний төвөөс бас тэрийг хөлөө зөвлөмжийг гаргацсан байгаа. За тэгэхээр одоо энд нэг слайд хоёул харж штэ танаа гэр орон сууцтай нь аюулгүй орчин мөн үү гэдэг ийм асуулттай. Энэ асуултыг бол эцэгчид өөр нь өөрсдөөсөө байнга л асууж явах хэрэгтэй. Бага насны хүүхдтэй эцэгчдийн асран хамгаалагчид маань ерөөсөө тогтмол хүүхдэд бол байнга одоо зарим ээжүүд хэлдэг л дээ би жоох ингээ хүүхдтэй тэгээ одоо бүр ингээ тийм айцтай байнга хүүхд маань тэнд очиод юм өргөчих үү дээ энээс ончих үү дээ гэдэг те тэр бол нэг талаас бол маш зүг байхгүй юу тэр чинь одоо хүүхдтэй тавих хараа хяналттай нөгөө санаа зовох те тэр санаа зоволт айцыг дагаад өргөлж одоо нөгөө нэг орчныг нь хүүхдэд аюулгүй эрүүл болгож юм хөдөл засаа явж идэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бол тогтмол хүүхдээсээ өөрөөсөө одоо амьдарч байгаа манай гэртээ хүүхд маань одоо түлэгдүүлж хүдээ те ингэж хүдээ гэд байнга тэр юу л асууж ийн гэсэн үг. Одоо настай хүмүүс хүүхэд харж байгаа үед гарч байгаа эрсдэл нь бас арай өөр байна гэсэн байхгүй юу? Яг тэгж наривчлаад одоо настай хүмүүс жил хүүхд хараад яг илүү одоо гэмтээд байна гэсэн юм бол байхгүй байна. Тийм. Ер нь ээж аав нь өөрсдөө л харж ивэл илүү тий. Гэхдээ одоо амьдралын амжиргааны түвшин одоо хүүхдийн энэ аюулгүй байдал ахуй тохиолдож байгаа бас гэмтэлтэй амжиргааны түвшин хэр холбогддог. За яг түлэгдэлтэй 2015 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд бол яг энэ зөвхөн түлэгдэл юун дээр бол гарсан судалгаа гэдэг. Энд дээр бол яг залуу ээж аавууд за тэгээд нэг амжиргааны түвшин бас доогуур байх зэрэг хүүхдийн төлөвлөлтөд ерөнхийдөө бол нөлөөлсөн байна. Тэг хүүхдэд тавих хараа хяналт бас муу байна. Тэр зэрэгээ шалтгаалаад хүүхдүүд илүү одоо төлөвлөсөн байна гэсэн судалгааны үзүүлэлт бол гарсан байгаа. Тэгэхээр бол эндээс бол яхад бол залуу ээж аавууд жишээлбэл тий одоо нөгөө арай анхаарал халамжийг одоо сул эдгч гэдэг юм уу тий хүүхдтэй тийм болохоор бол нөгөө яг нас юу яг гэхгүйгээр одоо заавал залуу хөвшин гэхгүйгээр бол аль хэсгийн хүмүүс маань хүүхдтэй өөр нь бол анхаарлыг бол маш сайн явах хэрэгтэй л доо. За тэгээд эцэг эхчүүд мэдээж одоо чадах хэрэгэл санаа тавьдгийн бас нэг жишээ нь энэ судалгаан дээр сайн жишээнүүдийг харуулсан байна л да. Одоо энэ зураг дээр хоёулаа харж байна те гэрд амьдардаг ч гэсэн тэр одоо ил зуух пишин хүүхд ойртохгүй байх нөхцөлийг бүрдүүлээд одоо бүр ийм өндөр хүүхдээс өндөр хүүхд орох аргагүй
туршлагануудыг хийж өгсөн бас юм жишээнүүдийн зөөхний хаалт те. Одоо энэ юг бол хаалтыг бол манай ихэнх хайлууд ерөнхийдөө бол хэрэглээд ингээд байрлуулад ингээд ятсан байгаа явж байгаа. Халуун тоогоогоо плетгийн дотроо байрлуулад те. Тэгээд эсвэл бүр хүүхдийнхаа тоглолтын хэсгийг гэр дотроо ингээд яг ийм одоо хамгаалт хийгээд дотор нь хүүхдэн зөвхөн тоглолдог. Наан нь ингээд хоолоо хийж байгаа бэлтгээд ингээд явдаг тиймнүүд бол бас байгаа даа. Тэгэхээр эдгээр үнээс бол намайг жишээ аваад бага насны хүүхдээ айлууд нь бол гэртээ ийм хамгаалтын одоо хайс гарчлах гэдэг юм уу те байрлуулаад бол хүүхдийн эрсдлээс сэргийлж хамгаалж байгаа юм л да. За тэгвэл одоо төгсгөлийн асуулт нь нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хүүхдийг ахуйн ослоос сэргийлэх чиглэлээр одоо хийгдэж байгаа ямар одоо ажлууд байдгийг энэ ажлуудыг одоо хэрэг давтамжтай ямар үр дүнтэйгээр ямар газруудтай хамтарч хийж идэх одоо жишээлбэл энэ чиглэлээр бэлтгэж байгаа мэрэгдэд зориулсан мэдээлэл сурталчилгааны материал гэхэд яг ямар юмнууд байдгийг тэр нь иргэдэд их хүрэх ямар боломжтой байдгийг гэдэг талаар нэг юм бодсон тавч мэдээ. За манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ер нь бол яг хүүхдийг одоо миний сайн яриад ясан тийм хүүхдийг ахуйн ослоос хэрэглэх чиглэлээр бол төлхөө анхаарч одоо яг тогтмол мэдээлэл сургалт сурталчилгааг бол хийгээд ингээд явж байгаа. За тэрний нэг жишээ олгоод ярихад бол хорон бүрийн анхаарыг гээд 1-2 дугаар аян одоо 2021 онд ингээд явагдаад улсын хэмжээнд явагдсан байгаа. Тэр маань болохоор яг энэ саяны яасан хүүхдийг ахуй хүрээний осол гэмтэл тэр төсмөө одоо яг унаж бэртэх одоо эрсдлээс сэргийлэх яг энэ хүүхдэд чиглэсэн за мөн ахмад наснуудад чиглэсэн өвлийн үйлрэлд одоо гадаа алтарч унж байгаа чиглэсэн тийм сургалт сурталчилгааг бол явуулаад 21 аймаг одоо сумд дөрвүүдэд чиглээд ингээд ажилласан байгаа. Тэгэхээр бол заамгийн сургалт сурталчилгааны материал те одоо энэ цар тахлын үетэй холбогдуулаад одоо телевиз, сошиал те олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төлхөө ерөөдөө бол сургалт сурталчилгаа хийж байгаа бид нэр за мөн одоо 20 оны нийгмийн ажилтнууд юм уу те одоо сум өрхийн инженертэй мэрэгшүүлэх бас сургалт сурталчилгааг бол тогтмол хийгээд ингээд явж байгаа. За тэгэхээр одоо бидний энэ яриаг сонсож байгаа, хүлээж авч байгаа нийт иргэд та бүхэнд одоо бидний яриаг эхнээс нь дуустал нь сонсон гэдэгт найдаж байна. Тэгээд хүүхдийн одоо ослог гэмтэл бол зөвхөн ахуйн ослог гэмтлэр хязгаарлагддаггүй. Бас ялангуяа зам тээврийн ослог гэмтэлтэй зам тээврийн аюулгүй байдалтай бол хүүхдийн ослог гэмтлийг бас холбож ярих шаардлагатай байдаг. Энэ чиглэлээр манай үлзий мөнх мэргэжилт бас ажилладаг. Тэгэхээр хэдүүлээ энэ тухай мэдээллийг бас дараагийнхаа лайваар иргэдэд хүргээе. Тэгэхээр иргэдэд зориулсан хүүхдийг одоо ослог гэмтлээс сэргийлэх энэ мэдээллүүд бол манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн пэйж хуудас дээр байдаг. Тэгээд тийшээ ороод мэдээлэл авч унших мөн одоо шаардлагатай бол татаж авч хэвлэж ашиглах одоо ийм боломжтой байдаг гэдгийг сануулж хэлье. За ингээд биднийг анхааран сонсон та бүхэнд баярлалаа. Үлзий мөнх мэргэжилтэндээ хүүхдийн одоо энэ ахуйн болон бүх төрлийн ослог гэмтэл ер нь өөрийн хариуцж байгаа энэ ослог гэмтэл хүчирхийллийн асуудлаар иргэдэд хүргэх энэ мэдээлэл сурталчилгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв